За SMT гэдэг бол биднэрт correlated pairs буюу яг нөгөө хоорондоо хамааралтай хослолууд гэж байдаг. Жишээлбэл яг адилхан жишээлбэл Nasdaq S&P 500 бол бидний хувьд хамгийн байнга цогтон хардаг хоёртай. За энэ хоёр хослол маань ер нь бол адилхан хөдлөх ёстой. Nasdaq-ын lower low хийж хахад S&P 500 lower low, Nasdaq lower high хийж хахад S&P 500 lower high, lower low, higher high, higher low гэдэг. Ингээ явж байгаа. За энэ хоёр бол хамааралтай хослолын шинж чанарыг илтгэж байгаа юм. За тэгвэл SMT divergence гэдэг байгаа нь юу гэсэн утгатай үг вэ гэхлээр за ямар ч гэсэн үгнийх нь би одоо бүр дэлгэрэнгүй тайлбарлая л да. Бүр ойлгомжтой байх үгээс. SMT гэдэг нь болохоор Smart Money Technique гэсэн утгатай. Техник гэдэг чинь keyword шүү дээ лөө. Техник. За энэ Smart Money Technique гэсэн үгний товчлол байгаа юм. Smart Money Technique нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр яг ийм хамааралтай хоёр хослолын хөдөлгөөн маань яг адилхан хөдлөх ёстой байтал жишээлбэл S&P 500 биднэрт lower low үүсгэж чадлаггүй, Nasdaq-ын lower high үүсгэж хахад S&P 500 lower Nasdaq-ын lower low үүсгэж хахад S&P 500 lower high үүсгэсэн байгаа тохиолдолд бид нар энэ хөдөлгөөнийг SMT үүсэж байна гэж хардаг. За энэ SMT үүсгэхээр биднэрт яг юу төсөөлөгдөх вэ гэхээр хамгийн түрүүнд price reversal буюу market maker моделийн бидний үндсэн accumulation гэдэг доошо хөдөлгөөн явж байгаад smart money reversal гэх shift явагдсан шүү дээ. Ихэвчлэн яг энэ үед бид нарт SMT үүсдэг. Энэ магадгүй том цагийнхаа лоутой ингэж үүсч болно. Эсвэл бага цаг дээр жижигхэн яг иймэрхүү байдлаар үүсч болно. За тэнгууд тухайн SMT үүссэн гэдэг үндслээр бид нар эсрэг чиглэлийн арилжаанд Nasdaq дээр арилжаанд орж болдог. За тэгвэл яг энэ SMT-ийн логик нь бид нарт яг юу нь хаана байгаад байна вэ гэхэлэр хүмүүс энэ болохоор амар ч утгагүй гэж ойлгоод байгаа шиг байна л да. Ямар ч хамааралгүй гэдэг юм те. За энэ дээр ямар учиртай вэ гэхэлэр institutional investor-ууд буюу тодорхой хэмжээний хөрөнгө оруулагч байгаа шүү дээ зах зээл дээр. Тухайн зах зээл дээр хөрөнгө оруулагч энэ хоёр хослолын аль нэг маркет дээр инвестмент оруулахын тулд хөрөнгө оруулахын тулд бид нарт liquidity хураасан байх шаардлагатай байдаг те. А гэхдээ цөөн тохиолдолд буюу зарим нэгэн тохиолдолд инвесторууд аль альнаас нь биш зөвхөн Nasdaq дээр ч юм уу зөвхөн S&P 500 дээр liquidity provider нөгөө бидний одоо хүлээгээд байгаа лоудыг авцсан байдаг гэсэн. Жишээлбэл энэ дээр бид нар lower low үүсгэж байгаа гэдэг чинь за тухайн үед бол бид нар яг эндээс хойшоо бол чартыг ингээд танихгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс lower high гэх үргэлжлүүлэл lower low үлдэх ёстой гэсэн нөгөө down хяналт байгаад гэх юм уу. Ийм байх ёстой байтал бид нарт нөгөө S&P 500 маань болохоор lower low үүсгэж чадаагүй байждаг те. Энэ liquidity аваагүй байгаад байдаг. За тэгэнгუuta үүний ардаас liquidity хамсны ардаас биднэрт дээшээ market structure shift хөдөлгөөн явагддаг. За энэ shift хөдөлгөөн явагдаж байгаа энэний ард логик нь юу гэхээр ердөөсөө S&P 500 дээр заавал энэ хэмжээний liquidity цуглараагүй smart money инвесторууд энэ ловыг авахд ер нь бол нэг тийм анхаарал төвлөрөөгүй тухайн хүмүүст бол энэ бол шаардлагагүй хөрөнгөө гэж тооцогдож байгаа гэсэн. За Nasdaq-ийн хувьд бол энэ хэсэг дээр нь биднэрт арай хэмжээний liquidity буюу орж захиалгууд төвлөрсөн учраас үндсэн өсөлтийг явуулахын тулд ишээ онж орж ирэх шаардлагатай. За Nasdaq дээрээс хангалттай liquidity авсан гэдэг үндслээр S&P 500 заавал энэ ловыг авах шаардлагагүйгээр SMT divergence үүсгээд үндсэн дээшээгээ buy мэдрэлийн хөдөлгөөн маань эхлээд явагддаг байна. За уналтын хөдөлгөөн дээр ялгаа авахгүй адилхан. Nasdaq маань бид нар higher high гэдэг үгж явах хэрэгтэй. За гэтэл S&P 500 маань higher high хийчихэд higher low хийх хөдөлгөөн гэдэг. Яг ялгаа авахгүй адилхан. Smart money энэ ч хэмжээний liquidity хөрөнгөлүүлсэн учраас энэ high биднэрт авагдах шаардлага болж байгаа гэсэн үг. За ингэснээр энд үүссэн shift бол бидний хувьд арай илүү бодит хөдөлгөөнтэй shift бөгөөд энд үүсэж байгаа fair value дээрээс entry хийж болно. S&P 500-ийн хувьд энд үүсэж байгаа fair value дээрээс entry хийж болно. Яагаад тэгэхээр Nasdaq-ийн хувьд энэ одоо нөгөө liquidity-г хамтсан гэж байгаа учраас. За тэгвэл бид нар яг энэ S&P үүсэж байгаа бол энэ хоёрын аль нь дээр нь харилцаанд орж болох юм бэ гэхлээр аль нь дээр нь ч орж болно. Хамгийн гол нь S&P 500 дээр үнэхээр энэ failure дээр энд биднэрт gap үлдээж ивэл заавал Nasdaq дээр орох шаардлагагүйгээр S&P 500 дээр арай риск багтай. Тэ нөгөө volume буюу deviation багтай буюу бага пипер хөдөлдөг шүү дээ S&P 500.
Тэгэхээр S&P 500 дээр арилжаанд орж болно. За Nasdaq-ийн хувьд ч гэсэн орж болно. Заримдаа Nasdaq-ийн хувьд ч гэсэн high low гэд failure-тцсэн байдаг тохиолдлууд байдаг те. Энэ үед S&P 500 харахаар high хийгээ гараад ирсэн гэдэг. Тэнгууд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ high дээр S&P үүсэж байна. За тэнгууд нөгөө liquidity provider-ууд S&P 500 дээр үндсэн liquidity-г авсан учраас Nasdaq дээр энэ ч лоорлоо хийсэн. Үндсэн дээшээ гарч ирж энэ хаяг авах шаардлагагүй. Энэ лоо бол одоо ингээ хоосоо үлднэ гэж үзнэ. За тэгээ S&P үүсгээд энд биднэрт огт Nasdaq дээр хүрээгүй нэг fair value байж болно шүү дээ. Тэгвэл энийг бид нар нөгөө breakaway gap буюу энэ gap руу заавал орж ирэх шаардлагагүйгээр энэ fair value gap дээрээс оролтуудаа хийж болно гэсэн үг. Энэ цэгээс гэсэн. Тэнгууд энэ хөдөлгөөний энэ өсөлтийн хэсэг чинь биднэрт өөрөө нөгөө mitigation block, propulsion block гэж яриад гэхдээ нөгөө shift үүсгэхээс өмнө үүссэн. Тэгвэл энийг propulsion block болгоод энэ дээрээс бид нарт lock-оор short оролтууд хийж болдог гэсэн. Энэ хөдөлгөөнийг болохоор өнөөдрийн жоохон асуудал үүсгэжсэн маань ойлгоогүй. Ямар ч логикгүй гэж нэрлсэн. Гэхдээ энэ нь бол өөрөө зах зээлийн хувьд бол хамгийн том нөлөөтэй хүчтэй индикаторуудын бол нэг нь мөн. Ганц пэрүүдийн хоорондын хослолоор харахгүй хүмүүс RSI-г хүртэл ашигладаг та. Одоо жишээлбэл индикаторууд яагаад гарчихгүй байгаа даа. Ой. S&P за RSI гэдэг чинь Relative Strength Index. За тэгвэл RSI дээр ч гэсэн бид нэг S&P-г харж болно. Заавал S&P 500-ыг харалгүй. За энэ дээр одоо жишээлбэл бид нарт S&P үүсэж гин үү, үүсэйг байна уу гэдгийг хаана харах боломжтой байна гэдгийг хэдүүлээ тооцоолцгоё. Одоо жишээлбэл энийг бид нар S&P гэж харж болно гэсэн. RSI-ийн хувьд бид нар higher high-ыг гараад ирсэн байна. Одоо хамгийн оройны цэг нь буюу high энэ багш байна. Энэ high-ыг энэ high-ийн хооронд RSI дээр бол higher high-ыг гараад ирсэн. Nasdaq-ийн өөрийн candle chart маань higher low хийсэн. Энэ S&P-ний үдлээс буюу S&P үүсэж байгаагаас үүдээд энд үүссэн sell side MLS буюу CB дээрээс хэдүүл scalp short арилжаанд орох боломжтой ч гэдэг юм. За энэ дээр бол том цагийн шинжилгээ бол зайлшгүй шаардлагатай. Ягаад гэвэл S&P бол өдөр тутам байнга үүсэж байдаг. Цаг минут тутамд үүсэж байдаг. Хамгийн гол нь тэр S&P-г бид нэр яг аль нь зөв S&P, аль нь шаардлагатай бидний үндсэн liquidation мөн байна вэ гэж харахын тулд юу шаардлагатай гэдэг вэ гэхээр нэгдүгээрт market нэгдснээс хойш буюу 9:30-аас хойш хөдөлгөөн дээр үүссэн S&P, хоёрдугаарт яг нэг том цагийн хөдөлгөөнтэй чинь зэрэгцэж орж ирж байгаа S&P хамгийн чухал байдаг гэсэн. Аль болох 5-аас 15 минутын S&P-нүүд илүү хүчтэй байдаг та. Тэгээ S&P-ний ачаар гоё оролтууд хийх бол бүрэн боломжтой. За одоо жишээлбэл энд ч гэсэн бас үүссэн баг шүү байна да. RSI-ийн хувьд энд higher high хийсэн байна те. Гэтэл энэ хөдөлгөөн маань хамгийн high цэг маань биш. За энэ болохоор chart-ийн хувьд хамгийн том high нэ те. Тэгэхээр энэний хувьд бид нэр энэ S&P үүсэж байна гэж харж болно гэсэн. Энэ лоовтой. Тэр RSI-ийн хувьд лоорлоо хийсэн. Nasdaq chart-ийн хувьд болохоор higher high хийсэн. Энийг бид нэр S&P гэж хараад энэ доотлын үүссэн shift-эн дээрээс энэ proportion ч гэдэг юм уу, эсвэл энэ fair value ч гэдэг юм уу. Боломжтой айл цэгээс ормоор дурын цэг дээрээсээ short ороод одоо жишээлбэл энэ хэмжээний reversal-ыг барих боломжтой гэсэн. Яг нөгөө market maker sell мэдээллийг те. Нилээн удсан ч гэсэн билээ дуусгахын хувьд бол дууссан байна. Гих мэтчлэн бид нар S&P-г ашигладаг боломжтой. За тэгвэл хэдүүлээ одоо яг S&P 500 ч гэдэг юм уу те. Nasdaq-ийн хоорондын хөдөлгөөн дээр яг бидний хүсдэг S&P маань хаана яаж үүсдэг бэ гэдэг дээр нэг жоохон бэктест хийл та. Жишээлбэл өчигдрийн гинэ 5 өдрийн хөдөлгөөн дээр бид нарт S&P үүссэн л байсан. Маркет нэгдээд үлээ 5 хөдөлгөөн байна шүү дээ. За энэ дээр гэсэн үг. Nasdaq-ийн хувьд
хаягээ гараад ирсэн байгаа. За S&P 500-ийн хувьд болохоор мань хуяас higher low-тай. Энэ бол бидний хувьд үндсэн S&P болох нэ. За тэгвэл S&P үүссэн. Одоо бид нар юу хэлэх вэ гэхээр sell тал руу бидний арилж байгаатай дэмжиж өгөх хөдөлгөөнүүд юу вэ гэдгийг харна гэсэн. За энд бид нарт inversion gap үүсгэсэн байна. Маш урт зүйтэй wick гарч ирсэн байна. S&P үүсгэхдээ өмнөх цагийнхаа high liquidation болгоо автсан байна. Тэгэхээр энийг inversion үүсгэснээр дараа дахиад нэг fair value үлдээгээд эргээгээд нь inversion шалгаж авах үед бид нар ийм entry хийж болохоор байж. За S&P үүссэн чинь хамгийн ойрхон low-уд юу? Энд low харагдаж байна тийм. Ойлгомжтой байлаа. За бүр боли safe үзээгүй энд low үүсэж байна гэдэг. Иймэрхүү арилжаа хийх боломжтой байжээ. Энэ бол S&P-ийн хүч чадал юм аа. За энэ өмнөх өдрийг ч гэсэдүүлээ харъя. Ер нь бол S&P бараг л өдөр болгон үсдэг юм да. Энэ хөдөлгөөн өмнө нь. За одоо жишээлбэл энэ дээр байна л та. Бас л яг бидний нөгөө нэг арилжааны цаг үеэр 11 цагийн лаан дээр үүссэн байна. За энд бол бидний чарт унших хөдөлгөөн маань болохоор accumulation, за дээшээ manipulation, доошоо distribution орж ирэх хэрэгтэй. Гэтэл энэ ч дээшээ manipulation гэхээсээ илүү equal high хийсэн байгаа дагаз өмнөх high авч чадаагүй. Гэтэл S&P 500-ийн хувьд яасан бэ гэсэн чинь мань хүн болохоор энэ high дээр liquidation аваа гараад ирсэн. Тэгэхээр бидний хувьд S&P маань ингэж үссэн юм гэсэн үг. Энд ч S&P-тэй, энд ч higher хийсэн. За тэгвэл энд S&P үссэн гэдгээр энэ ч failure swing хийж байна. Бид нар хаана ярилцаанд орох боломжтой вэ? За энд бол те ингээд жижиг нэг failure swing-ийн shift хийгдсэн. Тэгэхээр аль болох энэ gap руу ч гэдэг юм уу эргээгээд энэ proportional орж ирэхийг хүлээн. Гэтэл энэ ч retracement орж ирээгүй. Дараагийн gap үлдээсэн gap-ны ардаас retracement орж ирээгүй. Энд доошоо тэр чигтээ том цагийн shift хийгдчихэж байгаа. За тэгээд дээрэс нь энд бид нарт inversion fair value үлдээсэн байна. Inversion-ийн ардаас үндсэн sell side imbalance буюу CB үлдээсэн. За тэгээд CB-гээ бид нар шууд энэ дээрээс ордоггүй те. Дээшээгээ премиум ч юм уу нөгөө өвтөрөө хатахыг хүлээдэг те. За тэгвэл яг энэ нөхцөл байдал дээр S&P-тэй inversion-тай давхарлалтад CB үлдээсэн гэдгээр нь шууд орлого энэ rejection авч байгаа candle-ийн ардаас окей lower resistance явах юм байна гэсэн ардаас нь энэчнээ sell арилж амрах боломжтой байдаг. Дараагийн candle-аас шүү шалгаад үнэхээр reaction авч байвал араахан candle-аас stop loss mitigation хаад ирч гэдэг юм уу гэсгэж тавиад тэгээд доошоо нэгийг харьцан 3 авч гэдэг юм. Ойрхон high low энд equal low байна шүү дээ. Энэ дээр ингэсгээ TP авч болно. За бүр боли market maker модель энэ доор баахан хамагдаагүй liquidity байна гэж үзээд үндсэн хөдөлгөөн market maker sell модель гэдэг ингээ харах боломжтой байжээ. За тэгвэл яг market нэгдэх үеэр бид нарт ямар S&P үүссэн байна гэдгийг харж болно. Market нэгдэх үеэр бид нарт энэ дээр ч нэг сүртэй S&P бол үүсээгүй юм байна шүү дээ. За энд бас ер нь бол харагдчихлаа. 1 минутын candle донд. Lower low гэчээд failure дээр энэ low-ыг авч чадаагүй байгааз энэ яасан бэ гэхээр нэгдүгээрт B-ийн дотор байна. Нэгдүгээрт B-ийн дотор хоёрдугаарт бидний хувьд нөгөө том цагийн breaker дээр ирсэн. Breaker BC хатгаж байгаа гэдгээрээ энэ бол ханш маань үргэлжлсэн continuation явах магадaltaй setup байна гэж хүлээж болно. За тэгэнгүүт энэ дээр lower failure swing хийгээд буюу энэ low-ыг эвдэж чадаагүй S&P 500 дээр болохоор мань хүн яг тухайн зон дотор нөгөө өмнөх low-ыг эвдээд S&P өсгсөн. Gap-ын дотор S&P үсээд дээшээгээ weekly-д хаагдаад энэ дээр бид нарт нөгөө change in the state буюу CIST үүсгэж чинь гэсэн үүднээс энэ candle-аар бас бид нар long арилж болно. Stop loss-аа swing low-хаад ор тавиад ойрхон high low дээр partialдж болно. Эсвэл нэг хэрцэн 3 тач гэдэг юм уу те. Энд ихтэй авсан уу? Нэг хэрцэн 3 бол арай авч таг байна те. За тэгээ S&P үссэн гэдгээрээ эсрэг чиглэлийн stop үүсэж байна гэдгээрээ арилж байгаа шүү таачиж болно л доо. Бусад confluence-уудыг аягүй сайн холбож ашиглах хэрэгтэй. S&P-г бол. За энэ өмнөх өдрийг харъя л да. Дөрөвт өдөр market open.
3 дахь өдөр. Окей. 3 дахь өдөр бол бүр ойлгомжтой S&P үүссэн байна. Энэ юу вэ гэхээр Nasdaq-д доошоо биднэрт lower low гэдээ ороод ирсэн. S&P 500-д higher low гэсэн буюу энэ бидний хувьд smart money техник буюу SMT. За энэ SMT-ийн ардаас бидний buy side liquidity хаана байна вэ гэхээр swing high дээр буюу энэ дээр багш байна. За энэ swing high авсан үед авцсан юм байна. Тэгтээ жоох удаан зовлогтой л авч. За тэгвэл бид нар хаана яаж арилжаанд орох вэ? Энд биднэрт inversion gap үлдээсэн, эргэж шалгаж орж ирээгүй. Ардаас нь энэ дээр биднэрт BC үлдээсэн, эргэж шалгаж орж ирээгүй. Биднэрт 2 дахь inversion үүсгэсэн, хаа шалгаж орж ирээгүй. 3 дахь дээр нь буюу энэ ч reaction аваад дээшээ татаад хагдж байгаа гэдгээр нь энэ хөдөлгөөн дээр байднаа. Хаанаас reaction авч байгаа гэхээр энэний дээр байгаа энэ том fair value дээрээс гэсэн үг. Доор SMT. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ swing low-нд ор тавья гэхээр 60 70 битних болчиход байна те. Амар том. За тэгвэл зүгээр дэндүү том байгаа дэвэл BC-ийнхаа доор л тавьчих бол. Голын хяндлынхаа доор. Үнэхээр шалгаад ирвэл дахиад энэчнээс чи нэг reaction авч болно шүү дээ. Тэгвэл энэ үед бид нар дахиад нэг entry хийж болно. Гол нь баг дүнгээр эрслээ тооцоод орох хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ хөдөлгөөн чинь 2 удаа яваад энэ BC-г чинь буцаад доошоо эвдлээд ч гэдэг юм уу. Энэ BC-г чинь дахиад доошоо эвдлээд 2 ихэ фейлдчих юм бол энэ SMT бол ер нь жоохон фейлний SMT байна. Тухайн өдөртөө арилжаа их болио гэд ханчиж болно гэсэн. Тэгээ swing high энэ дэше гэхэд нэг хэрцэн 2.6 таач гэдэг юм уу. За энэ дээр баг break юм болох бах та. Энэ хавцаа partial таа л энэ дор break юм болж таарна гэсэн үг те. Гэх мэтчлээ SMT ашигланаа. SMT ойлгомжтой байна уу гэсэн. За энийг би рекорд хийж байгаа. Видеого таад руу чадвал өнөөдөр багтаад оруулчихна. Тэгээ нөгөө би уг нь CapCut ашиглаад видео эдит хийдэг байсан чинь main платформ зүгээр free version хаагаа хийсэн бэлээ. Удаан бичлэг энэ төр хийх юм бол шууд pro болох гэдэг. Тэгээ prog нь болох гэсэн чинь Монголоос төлбөрийн төлөгцөөс одоогоор YouTube байна, maintenance байна гэдэг. Тэгээ юуг нь яаж болтгүй. Видео эдитлж чаддгүй. Тэгээ сайн нэг Discovery-с юм нэг Canva дээр видео эдитэж болдгийм байна. Тэгээ Canva дээр нэг хэдэн бичлэгнүүдэд баслаад оруулна да. За өөр SMT 9 цаг. Энд ч гэсэн одоо SMT харагдчихээн да. Nasdaq-ийн хувьд энд бид нар lower high хийсэн, S&P 500-ийн хувьд lower low хийгээд ороод ирж байгаа. Энэ бол бидний үндсэн S&P гэж үзээд Nasdaq-ийн хувьд энд бид нарт propulsion block дээр орж ирсэн байна. За тэгээд дээшээгээ бид нарт энэ викэлж байгаа лаага өөрөө body хийгээд буюу order block үүсгээд энэ чинь бид нар order block болгодог та. За энийг order block болгуулаад ардаас нь тэ order block-оор шалгаж яах юм шиг юм уу дараагийнх нь candle дээрээс шууд ороод swing low-ын дорт би тавиад. За тэгээд нэг хэрцэн 2 мөн нэг хэрцэн 3 таач гэдэг юм. Тэгээд том цагийн buy мэдээлэлээр бид нэр зүүн талд liquidity юу байна гэдгийг анзаарч хагаад ядаж нэг хэрцэн 3 таа гэдгээр нь нэг арилжаач болохоор яжаа. Дэл мэдчлэн SMT ашигланаа. За иймэрхүү байна. Энэ random бол биш угаастай. Тэ. Random биш те. Ерөөсөө тийм тохиолдлоор үүссэн хөдөлгөөн биш те. Яагаад заавал яг энэ огцом үүсгэж байгаа тохиолдолд энд дор биднэрт SMT үүсгэнэ гэж. Тэгэхээр энэ бол зүгээр нэг хаа хамаагүй ойлгомжгүй зүйл бол биш. Smart money reversal гэдэг тусдаа нэршилтэй нэг юм техник байгаад байдаг. Ойлгохгүй бол хэцүү. Яагаад тэгэхээр заримдаа бид нар high дээр SMT, low дээр SMT-г 2 SMT үүсчихдэг. Одоо жишээлбэл энэ дээр lower low SMT хийсэн бахад заримдаа энэ high дээр нь дахиад SMT үүссэн байдаг. Айланд нь яатан тодорхойгүй айл тал руугаа displace хийсэн байдаг. Тэгэх юм бол бид нар том цагийн bias аль тийшээ харж чинь тэр дагуу SMT-гээ дагаал ярилж байгаа юм гэсэн. Ойлгомжтой та. За SMT-ийн талаарх лекц юм байлаа. Хэдүүлээ доошоо юу руугаа орчтоо. Хэдүүлээ.
лаунж руугаа ороод хоорондоо сайхан ярилцээ. Тэгээд одоо 30 минутын дараа угаасаа маркет нэгтгэж байгаа юм байна. Нэг лайв чарт уншингаа хэлжээ да. Тэгээд түрүүний тэр юунууд дээрээс те одоо жишээлбэл нэг order block бас байгаа юм л да. Mitigation block гэж нэрлэж бас болно л да. Бидний нэг цагийн Nasdaq-ийн маань өсөлт байгаа шүү дээ. Энэ Nasdaq-ийн яг энэ өссөн энэ өсөлтийг зарим хүмүүс тайлбарлаж чадахгүй байгаа. Гэтэл энэ маань болохоор зүгээр л том цагаараа бид нар энэ дор liquidation авсан. Энэ дээр ямар нэгэн support resistance байхгүй. Тэ? Энэ дээр бид нарт BC байна уу? Энэ дээр бид нарт BC байна. BC-гээ шалгаад BC-ээс руу liquidation аваад үндсэн distribution дээшээ higher high хийж гарч ирсэн. Энэ бол өсөлтийн одоо нэг bullish bias-ийн шинж тэмдэг тийм үү. За энэ дээшээ гарч ирээ higher high хийснээр дараа энэ дор бид нарт дахиад ялгаа авахгүй mitigation block propulsion гэж нэрлэдэг. Энийг үлдээгээд энэ доторх liquidity-гээ бүгднгийн цуглуулж аваад яг ингээд татаад харангууд нэг хөөрхөн BC энэ дотор гатгсан байгааз. Энэ random уу те. Энэ хөдөлгөөн бол те ажилдаггүй арга барил бол биш. За тэгэнгუთ энэ mitigation-ы яг хаана юуг нь шалгасан байна? Equilibrium гэдэг ойлголт зөвхөн premium discount дээр яригддаг болохоос тэ ерөөсө зөвхөн ICT дээр зөвхөн ICT-ийн арга барилууд дээр л бид нэг order block fair value дээр equilibrium ашигладаг. Тэгвэл яагаад заавал энэ mitigation яг энэ 50% ингэж цэвэрхэн шалгаад илүү гарсан week нь ганц энэ доороо fair value-г шалгаад эргээд ишээ татчих байгаа юм бэ. Энэ бас их сонирхолтой. Тэгэнгუთ энэ болгоныг одоо ингээд худлаач гэдэг юм аа тийм ажилдаггүй гэж ярьж байгаа хүмүүс байл одоо. Өөрсдийнх нь лог байдаг бах та. Тэгээд мянга бид нар энийг ингээ харж байгаа гэсэн тухайн үед энийг бас яг арилжаж чадахгүй шүү дээ. Чадахгүй юм. Хараад зөв арилжаа хийх үе байна. Хийж чадахгүй үе байна те. Гэтэ хамгийн гол нь бид нар өөрсдөндөө итгэлтэй арга барил маань ажилдаг шүү гэсэн итгэл үнэмшлээ бол ердөөсөө ингээл авчихна гэсэн. Тэгэхээр нэг жоохон алдагталтай арилжаач ч юм уу бууж өгөхгүй байвал зүгээр бактесттэй хийгээд сайхан нүдээ нэгээрэй л гэжлээ даа guys. За лекцаа дуусгая.